LGBT төв хүн бүрт хүний эрх шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна. За сайн байцгаана уу? Mongolian Queer podcast-ийн сонсогчдоо. За манай ээлжид дугаар энэ хүү эхэлж байна. Ингээ хөтлөгч Гена байна. За манай зочин маань өөрийгөө танилцуулна уу? За сайн байцгаана уу? Подкаст сонсож байгаа нэг хүмүүстээ өнөөдөр мэндийг хүргэе. За намайг болохоор Эрхэс гэдэг би 24 настай. За подкаст нь ирээд оролцож байгаад баярлалаа. Тэгээд өөрийнхөө түүхийг хуваалцахаас өмнө нөгөө манай сонсогчдод ойлгомжтой ах үднээс нөгөө өөрийнхөө одоо ялгаатай байдлыг тодтолцож өгдөг байхгүй юу? Тий. Миний болохоор бидний чиг баримжаа болохоор яг гей гэж явдаг. Яг тийм. Bisexual биш гей гэж явдаг. За одоо өөртөө come out хийсэн түүхээс эхэлж ярих уу? Тийм. Ер нь бол хүн болон хамгийн түрүүнд өөрөөсөө таньж мэдэх нь хамгийн чухал гэдэг те. Тэгээд миний хувьд бол бас яг бусад хүмүүстэй адилхан багасаа л ерөнхийдөө өөрийгөө нөгөө мэдэрдэг. Гэхдээ тэрийг бол яг нөгөө хүлээн зөвшөөрөх гэж бол айгүй утсан. Аль багасаа л байж хата хөрх охтод харагддаг байсан боловч ерөөсөө миний ингээд сэтгэлд ингэж нэг хүрдэггүй. Тийм байсан мөртлөө ингээл одоо дээд ах ангийн ах ч юм уу тэск бол ангийн одоо нэг хөрхэн залуу ахын бол нэг сонь цаанаас нэг сонь татагдаад байгаа юм шиг. Нэг тийм мэдрэмж амар өгвөл би бүр дотроо гайхал амар их тийм байдаг байж хаад. Тэгээд яг сүлд одоо ахлах ангид орвол яг хүний нөгөө нэг одоо юуны хүсэл гэж яддаг ч тийм одоо сексийн хүсэл дор таашаал яг тиймэрхүү зүйл ингээд яг эрэгтэй хүн дээр ингээд ойртохоор ингээд цаанаасаа ингээд хөдлөд байгаа ч юм уу те эсвэл бол татагдаад байгаа нь бүр илт мэдэгдээд илт өөрт маань ягаад тэрнээс болоод нэг хэсэг ягаад юм болсон бол ягаад юм бэ гэм бол бусад хүмүүс шиг ягаад ингээд зүгээр амьдарч болдог юм бол гэж нэг саяух өөрөгдөө тэнцэлдэж маш олон жилийг ерөөдөө алдсан ч юм уу эсвэл өөртөө ажилласан л гэж хэлж болж байна. Тэгээд ерөөдөө бол яг сүулт өөртөө яа 100% зааж угаасаа л юм уу одоо ингээд өөрөөрөө үлээж зөвшөөр өөрөөр бахарах гэсэн тийм үзэл бодолтой болсон байна. Тийм. Одоо яг тийм үзэл бодолд нөлөөлөх зүйл нь юу байсан бэ? Тийм нөгөө аюу олон жил ингээл яваад сүлдээ нөгөө миний толгойд ирэх чинь ингээл аюу хэцүү нөгөө хүн болгоны өмнө чинь ингээл жүжиглэх хэрэгтэй олон тийм найз нөхдийнхөө өмнө ч юм уу гэр бүлийнхаа өмнө ингээл яг ингээл өөрөөрөө бай гэхээр өрсөө байж болохгүй. Тэгэл за аюу болж ийн яаж ийн хүн танттай өргөж ийн нөө найз охинтой олж ийн нөө тэгж ийн нөө гэж нөө гэж хүмүүс аюу асуудаг. Тэгэл тэр болгонд нь тэгэл болж байгаа бүтггүй ч юм уу тий. Нэг тиймэрхүү хариултуудыг ингэж хэлсээр юм байгаад тэгээд сүлдээ бүр тэрэндээ одоо нөгөө нэг ингээл ороогдох ч юм уу тий. Эсвэл ингээл амар хэцүү ингээл байдлууд үүсэл. Тэгээд тэр болгоно ингээд надад ямар ч утгагүй юм шиг санагдаад яагаад юу нэг ингэх хэвээр яагаад ингээд хүмүүсийн дүрс гэж амьдрах хэвээр тий яг миний яг тэр үед болохоор яг бас нэг нийгэм маань өөрөө ч бас нэг амар ч яхахтар ойлголттой байгаагүй тий яг ингээд шууд ингээд фэйсбүүкээр ороод одоо ингээд одоо нийгмийн цөөхүүд ингэж яаж юм тиймэрхүү хууль эрх зүй тиймэрхүү ингэж ажиллаж юм ч юм уу тий яг тэр мэдээлэл нь бол надад амар хомс хүрсэн тэр үедээ. Тэгээд ерөөсөө би яг үүндээ бол амар цөөхөн байт юм гэж дотроо боддог байсан. Ер нь бол яг нөгөө нэг нийтэд гарч ирсэн нэг ганц хоёр хүмүүс өдөө шүү дээ. Тэдрээс гадна айгу цөөхөн байдаг баг. Тэг хүмүүсийн хамт амьдсан ярианаас ер нь бол тийм хүмүүсийг тэр хавцаа цугладаг гэсэн ингээл яг тодорхой ерөөсөн мэдээлэл авч байгаагүй. Тэгээд яг тийм байсан болохоор айгу олон жилийг ганцаараа ингэж явсараа тэгээд сүүлд яг бүх
одоо өөрийгөө ойлгоод тэгээд яг өөртөө жил төвчний хүмүүстэй найз нөхөд болоод тэгээд одоогоор л маш яг өөрөөрөө айгүй сайхан чөлөөтэй айгүй сайхан ажиргалтай амьдарч байна. Би нэг өнгөө ягчсан гэж. Би нэг саяхаа нэг зүгээр хальт юм уншаад тэгсэн чинь нэг Холливуудын жүжигчин гээд come out хийгээд тэгсэн чинь нэг сурвалжлагч нь асуусан юм шиг байна. Та тэгээ яаж ингэ straight хүний дүр тоглосон кинонд айгүй сайн тоглосон байлээ штэ гэдгийгсэн чинь би 20 хэдэн жил straight юм шиг олонний нүдэн дээр ингэ жүжиглж явлаа штэ. Угаасаа тэр тал дээр амар сайн байх нь аргагүй штэ. Нэг ялчгүй ингэ нэг тийм надад айгүй инээдтэй санагдсан байхгүй юу? Ер нь л яг тийм л амьдралаа бид нар одоо айгүй олон жил байсан. Миний хувьд бол бусад хүмүүс л яг айгүй эрт ингээд гарч иж байгаа одоо бидний залуу үеийн хүмүүс бол байгаа. Айгүй эрт одоо 16 мураад 15 тагаас өөрсдөө тань мэдээд тий. Тэгээд гэтээ би болохоор яг өөрийгөө яг зөв цагтаа яг ингээд орж ирсэн юм болоо гэж боддог. Яг ингээд цайл нь буруу айл нь зөв гэдгийг ерөөхдөө нөө ялгаж одоо яах чадвартай болсон гэх юм уу. Одоо шүүлтүртэй юм татдаг. Яг тийм төлөвсөн насн дээр оржсэн болохоор тэгээд ч нөө эргээгээд өөртөө ажилласан цаг хугацаа маань ингээд бас тэр нь ингээд маш их туршлага ч юм уу ямар нэг юм болсон болохоор яг зөв цагтаа гэж би бол миний хувьд бол үгүй юм. За тэгээд яг өөртөө come out хийгээд өөрийгөө хүлээн зөвшөөрчлөө. Тэгээ яаж одоо бусад LGBTI хүмүүс найзуудаа олсон бэ? Одоо мэдээлэл хомс байсан биз дээ. Тийм мэдээлэл хомс яж хаад би нэг өдөр амар санамсргүй би амар санаа ингээд эхлээд ингэсэн юм байна. Би нэг өдөр найзуудтайгаа нөгөө сүүклаа гэж яддаг шүү дээ. Тэрэнд ингээд одоо ингээд hang out тэгээд явжсэн чи яг бүр ингээд одоо нөгөө нэг ийм хүмүүс би нэг ингээд мэдэрдэг гэж нэг яриад шүү дээ. Одоо ингээд тийм мэдрэмж байдаг амар санаа. Тэгвэл яг миний яг тэр мэдрэмж яг нэг хүндээ төрөдсөн байхгүй. Тэгээд би бүр ингээд амар санаа. Би өмнө бүр ингээд амар зориггүй ч юм уу эсвэл тийм хүмүүсийг харчаад одоо нөгөө нэг homophobic хүмүүс чинь нөгөө нэг өөртөө LGBT байх магадлал өндөртэй гэдэг яриа байдаг шүү дээ. Тэрэн шиг яг би өмнө яг тиймэрхүү байсан байхгүй. Найзууд одоо ингээд амар тийм хүн байлаа гэхэд тийм хүмүүсээс нэмэн ингээд өөрөө тэр байдлаа далтлах гад эргээгээд хийдэг. Тэнгүүд яг өмнө тиймэрхүү хүмүүсээ ингээд тайлт харахад би ингээд асууж зөрхөлдөхгүйсэн аахгүй. Одоо ингээд яаж ингэж яа тийм надад туслаач тий би одоо ингээд ийм болохоор ингээд аюу ганцаарддаг ч юм уу тий. Тэнгүүд тэр үед яг тэр хүн тэр бүр ингээд ячаад юм ярьчмаар юм шиг санагдаа бүр цаанаасаа. Тэгэд аюу олон хотуудтай явжсэн болохоор би шууд ерөөхдөө анзаарсан. За энэ нэг тийм хүн байна да гэж бодоод. Тэгэд би ингээд бодон гэл маань эзэн шиг бүжиглээлсэн би бүр тэнцээ ингээд ирэлтэй чи юу одоо байгаа юм бэ гэхлээр зүгээр тайд гой байж ирэл. Тэгэл байж амар зориг гаргаад очивол уушлаарай үгээд дөрөв чи масаж хуу гэх амар нэг ингээд найзын яваар асууж чи нөгөө маань сэргээрээ намаа сонирхоод ингээд бодонгуудаа амар сонир ингээд шууд амар нөгөө ингээд түвэждэг штэ хүмүүс одоо гэж хамт сайн ингээд ч юм уу хүн хэдлээ гэж бодоход нөгөө чи ингээд ер нь хамраас хөтөж шүү дээ ер нь ямар ч хүн яг тийм үйлдэл гаргаад тэгэхээр би бүр нэрээ тийштэй нэрээ би чинь нэрээ одоо ингээд гээ болохоор ингээд эргэтэн ингээд өөрт нь ингээд юм асууж болох ингээд одоо бараг бүжөндөрхөө гэж аим шиг юм асуухаар нөгөө нь амар инхэн ойлгомжтой байна гэх. Тэгээд би тэр үндэ тэр өдөр юм ярьж чадаагүй. Тэр залуу надад тэр төвшингаа ингээл тийхээ болонгаар хараад тий энэ залуутай миний араас одоо бараг күүжийн ухааны юм бодцсон л явж байгаа шиг байсан. Тэгээд яг тэрний дараахан би бүр амар бүр ингээд шууд шидэд ингээд Facebook ороод тэнгуүдээ би гуглдсан байхгүй ерөнхийдөө бол гуглдсан. Тэгээд Mongolian gays гэж орж хайгуудаа how they meet гэдэг ангитаар хайгаал тий. Тэгсэн чинь ингээд нэг хоёр нэг юм гадаад нэг юм хосын нэг юм тийм юу байсан. Влог ч бодлоо эсвэл нэг тийм битсэн нэг тийм артиклаахан тэрийг би уншижсэн чинь за Монгол ингээд бид хоёр ингээд тэр хоёр болохоор хос юм шүү хаан. Тэнгүүдээ Монголд ирсэн одоо нөө туршлагаасаа тэр нийтлэл бичсэн байгаа байхгүй. Тэнгүүд тэрийг уншаад ингээд явжсэн чинь тэгээд энэ хүмүүс болохоор ингээд ийм газар уулздаг гэдэг одоо бидний явдаг газрын зургийг тавьчихсан.
Тэгнүүдээ доор нь ингээд ийм аппликейшнуудаар хоорондоо харьцдаг аа гэх. Тэгэхээр би тэрэнд нь итгийг байхгүй аа. За энэ яг үний юм болов та гэж бодоод тэгээд би анх нөгөө яг бидний гол төлхөө ашигладаг аппликейшнийг татаад нэр хэлж болохгүй. Нэг хэл. Тийм Grindr гэдэг аппликейшнийг хамгийн түрүүнд бичсэн бахаа татаад тэгээд ингээд айгуу сүрхий одоо ингээд янз бүрийн асуугаад ингээд тэгж жагаад би нээсэн. Тэгээд нээгээд бүр ингээд байжсэн чинь л бүр ингээд эхний юм дээр нь болохоор ингээд ойр байгаа хүмүүсийг харуулдаг шүү дээ. Тэмүүт ингээд би бүр ингээд шокнд ороод пөөх ингээд амар их хүн байсан. Тэгээд тэр нь цаашдаа зөндөө шокнд орсон л доо. Ер нь л айгүй цөөхөн гэж боддог байсан гэсэн чинь тэр нь эсэргээрээ ал айгүй их тэгээд яг тэр үйлдэл бол миний амьдрал яг эргэл толсон. Яг тэр хүчээс хэцүүлээд тэгээд хүнтэй анх харилцаж үзсэн, хүнтэй анх уулзаж үзсэн, хүнтэй болцож үзсэн гэж зөндөө миний хамгийн анхны гэсэн бүхэн юмнууд бол айгүй одоо үлдгэсэн. Тэгээд одоогоор бол би яг өөрийгөө хүлээн зөвшөөрсөн, иргэн тойрон доош найз зөвхөдтэй болсон. Тэгээд ерөөхдөө одоо LGBT амьдрал гэдэг зүйлийг бол гээд айгүй сайн ойлгоод мэдрээд хүмүүсийн тийм хүмүүс байдаг тийм мэдэрсэн. Тийм болохоор одоогоор бол би айгүй хажиралтай өөрөөр байгаа гэж өөрийгөө бодож байна. Тэгээ энэ дээр бас би бас нөгөө нэг яг сонсогчдоос ч юм уу сонсогчдод зөвлөөсөө гэж нэг юм асуумаар байна. Мэдээж янз бүрийн хүнтэй уулзж байгаа, таарж байгаа бас нөгөө нэг муу ч хүн байгаа, сайн ч хүн байгаа, аюултай ч юм байгаа, үгүй ч юм байгаа шүү дээ. Энэ дээр яг юуг анхаарах хэрэгтэй вэ яг өөрийн чинь зүгээс? Тийм, миний бодлоор болохоор яг нөгөө нэг одоо сонсож байгаа одоо жишээлбэл залуу үеийн хүмүүс байвал ер нь бол өөртөө айгүй үнцэнтэй хандаас гэж би хүмүүст ерөнхийдөө хэлэх ёстой. За мэдээж хэрэг бол ингээд дөнгөж гарч ирчээд инглээ гэхэд одоо нас залуу хүмүүс бол ингээд айгүй гин ч юм уу те. Тэгээд хүний өгөөнд амархан итгэдэг ч юм уу, хүнд амархан дурладаг ч юм уу те. Тийм байлаас одоо айгүй зүрх сэтгэл нь шархалах үе. Тэгээд мөн хаана яаж уулзах те. Тэр хүн яг итгэж болох юм биш үү? Зураг амрах уу гэж болох уу гэдэг дээр чи маш их одоо сайн бодож те маш их сайн хинамгай байх хэрэгтэй гэж би боддог. Тэгээд гэвэд угаасаа юм байна. Гэвэд нэг хайрладаг юм байна те. Тэгж бодгоё. Эсрэгээрээ олон сайн хүмүүс бол зөндөө байгаа. Тийм өмнөж хайрын түүхийг бүтээе гэсэн бодолтой хүмүүс бол зөндөө л байж байгаа. Тэгээ нөгөө нэг хамгийн сонирхолтой нас найзуудтай хэрхэн коммуникейт хийсэн бэ? Тийм би чинь бас найзуудтай коммуникейт хийсэн. Тэгээ хамгийн анхны хүн бол манай үеэл хүн байсан. Тэгээд яг өөрөө нөгөө сэтгэл зүйчээр сурдаг ажилтээ өөрөө сайхан төгссөн. Тэгээд айгуу татнаас нь болохоор ер нь бол хамгийн төхөм хамгийн ихэд айгуу ойр татны хүн бол яг төрүүлэл манай үеэл хүн байсан. Тэгэл анх ингээл би ч ингээл бодоол за яаж хэлэх вэ гэл. За хоёлаа гоё уулзалт хоёлнаа гоё юм яриад хэлэх. За тэгээ. За тэгээ суугаалын газар суугаал. Тэгэл байж байгаа л би л хүний хүн чинь нэг юм хэлэх гээл ингээл амар төгдөөл ингээл сандраал ингээл хийдэг штэ. Яг тэр шиг би ингээд хэлж чадахгүй ингээл яаж хэлэх вэ юу гэж хэлэх вэ гэж бодоод тэгсэн чинь манай үеэл юу хэлэх гээд байгаа юм гэдэг үдээс орчих. Тэгэхээр харин нэг юм хэлэх гээл гэсэн чинь хэлээ шүү дээ юу хэлэх гээд байгаа гэсэн чинь харин тийм ээ би ингээд амар чухал нэг зүйлийг итгэж байгаамаа ингээд надад амар чухал тэгээд амар хүнд юм хэлж магадгүй чи ингээд сэтгэлийн бэлгэлтэй хараа гэсэн чинь юу ингээд тэгэл хэлжсэн аа. Таги явцсан мөн гэхгүй өдөөс шүү. Тэгэхээр би нөгөө яг нэг амар бодож хэлэх гээд бичсэн байгаа юм болоолаа гэж бодлоо. Цаастаа би ингэсэн багаас юм байсан тэгсэн. Ингэж яасан одоо би ингээд ийм тийм амар уянгалуулъя даа гэж бодоод бэлдээд байжсэн чи өөдөө шууд подкаст очих би бүр шок нараад. Тэгээ шууд би тийм гэж хэлсэн чинь
Зүгээр шүү дээ гэл. Би уусаа таны тийм болов гэж ер нь боддог байсан юм аа. Бид нар нэг тийм хүсийн тийм хичээл артын шүү тий. Одоо нэг хүмүүсийн талаар ч юм тий. Тийм хичээл ордог. Би ер нь таныг ботсон гэж санагдсан байхгүй. Тэгэхээр нь би за гэл. Тэгээд битээр ерөөхдөө тэр өдөр нэлээ хэмээр суугаад. Тэгээд тэрнээс хойш битээр бүр илүү татналаа. За тэгээд дараа нь болохоор би яг нэг сайн найзтай байсан. Хамгийн сайн найз битээ найзтай. Тэгээд бүр ингээл бас ингээл кофе шоп суучихад ингээл найз нь ингээл юм бэлгсэн ингээл. Тэгэл гэж яж байгаа л. Тэгэл найз нь ингээд гисэн ингээд би л тэрэн дээр л явах чи хоёрын галж байгаа л хэлсэн л тээ. Тэгсэн чинь манай найз болохоор тийм үү. Тэгээд аюу бас гоёор хүлээж авсан юм аа. Аюу гоёор. Тэгээд зүгээрээ бити өөрөөсөө гараад хийчтэй чи ингээд чи надад ямар ах намаагүй чи бат миний найзлахаар ингээд тэгээд чам ямар ч гэсэн чамаа ингээд найз нь хайрт ингээд тэгж хэлсэн бол биш үү. Амар баярлалаа. Тэгээд бас найзтай тэрнээс хойш бас улам татналаа. Ерхдөө яг нэг цаанаасаа хитэн гэж боддог хүмүүс болохоор цаанаас надад мэдрэгдээд байдаг. Тэр хэлсэн хүн болгондоо би амар хайрлагдаад ч юм уу. Тэгээд эсвэл илүү татналаа. Бүгд л намайг ямар ойлгож байсан л та. Тэгээд одоогоор бол нэг цөөх хэдэн найзтай ялцсан. Тэгээд гэр бүлийн бас ганц хоёр мэддэг. Гэр бүлийнхнийхээ тухай ярьж болох уу? Одоо ер нь л эхний шат нь хамгийн дотны найз, дараа нь жоохон хүрэл тэгээд зарим нь бол тэгээд зогсчихдээ шүү дээ тий. Ер нь бол хамгийн их хайз, хамгийн их одоо яаж хэлэндээ ч юм уу яаж одоо гэр бүлийнхаа нэр төр ч юм уу тий эсвэл би ихтэй нэр төрөд нь бол яг бүрөөж магадгүй одоо ингээл аав ээжүүд ч аягүй төсөөлдөг штэ одоо ингээл удам хөсөөгөө залгуулсан тий би ч ажилтнаар айлын том хэрэгтэй. Тэгэл ингээл ээж ингээл ярих болгоно би ингээд чиний хормыг хэвээр ирээдүйд аягүй гоё хийн ингээд их нэртэй чинь би ингээд хүүхдүүдэд чинь би ингээд аягүй хэм ярьдаг тэгэл байж байгаа. Ингээл чаад тийм дараа жил би чаад тийм хөөрөг мөрөг авч хүн ингээд цаан сараар ингээд дээргээл аягүй ингээд одоо уламжлалтай нэг тиймэрхүү юмуд манай ээж аягүй ярьдаг. Тэгээд тэр болгон дотор миний ингээд зүрх урагдаал би яг ингээд таны хийснээр байж чадахгүй би ингээд би өөр хүн штэ ингээд дотроо өөртөө айгүй ярилцаад ээжд ингээд ярих болгонд дотор миний урагтаад айгүй хэцүү болдог байхгүй. Тэгэл би ээж хэлж чадахгүй байна. Би ингээд ээжд ингээд насаараа баралтнаа жоох юм байна. Би одоо яанда ирээдүйд би одоо 30 гараал хэлдэг бах таа гэж бодвол. Тэгэл явжаал айгүй санамсаргүй байдлаа битээр яг камаут хийцээжтэй. Яг ингээд нэг юмнаас л битээр амар модлцаад амар ер нь би өмнө ээжрүү нэг тэгж амар уралж барьж байгаагүй. Тэр өдөр болохоор би ерөнхийдөө би амар стресстэй бас аягүй бухимдалтай явж исэн. Тэгээд яг ээж над руу ингээд амар урлал яваад би ингээд өмнө л ингээд сонсоод төвчээд за миний буруу гэж сууж идэг байсан бол тэр өдөр би шууд яг ингээд та ер нь намайг ингээд ойлгох юм уу? Та барал хүүхдээ ямар гэдэг юм уу? Та ингээд зөвхөн намайг цагнаалах юм, цагнаал цагнах юм. Яг хүүхдээ ойлгох юм гээл амар чамд хэлээл тэгсэн чи надаас юу нугаад байгаа юм бэ? Гээл тэнгууд нь би танд хэлж чадахгүй нэ. Энэ бол тань сонсоход маш хүнд байна. Тэгээд би ингээд сүлээд ингээд амар өөртөө байгаа шалтгаантай гэж хийж навч чи өөр болсон тий. Ингээд л тиймэрхүү юм ярьсан байхгүй. Тэнгүүд л хийж за чи надаас юу нугаад байгаа юм бэ? Тэгээд яг хэлэх юм аа чи одоо ингээд хэлэх хэрэгтэй. Би ингээд чамд уурлахгүй. Би ингээд чамд яг ингээд сонсъё. Шүл дөрвөөр би чамд сонсъё. Би чамд хэрэг надад хэцүү байх юм бол би зүгээр дуугаалчих гэл. Тэгэхээр би амар удаан гэлч юм уу ингээл хэлж чадахгүй ингээл байж байгаа л. Би хэлж чадахгүй надад амар хэцүү ингээл жоохоолаа ингээл хэлсэн чинь манай шүдүүдээс аюугэй гэж тасцаа. Тэгэхээр нэг шууд тийм ээ гэж хэлсэн чи би мэднэ гэл тий. Би чиний ээж үгүй. Тэгэл хүүхдээ мэдгүй бол би одоо мэдгүй.
тэгээд ер нь агаас шил анзаардаг байсан. Тэгээд мэднэ тэгэл ер нь л тэр өдөр бид хоёр бас нэлээд ярилцж байгаа. Тэгээд гайгүй ойлголцоо. Тэгээд одоогоор бол манай намайг бол мэддэг. Тэгээд одоо гэхдээ яг дэмждэг бол яг биш байгаа тохиол. Гэхдээ одоогоор л нэг ч одоо ингээд чи юм болохоор гэсэн буруу талант дээр орж ирээгүй. Тийм болохоор хамгийн их яддаг ус хүндээ тийм хэлээ. Дээрээс нь тэрнээс ингээд гараа гайгуурт аваад явж байгаа болохоор бүртээ санааны тайвшруулалт ороод одоогоор л маш их гоё л та. Вау. Ер нь тэгэл ээжүүд, эцэг эхүүд багаас нь хүүхдээ ер нь анзаардаг юм шиг байна. Тэгээ яг анзаархад манай ээж л намайг бас баг байхад тэгэл чи яагаад өсөд тогтооч биш юм тэдний айл явах юм байна тэгээ яриа л гэдэг заяа. Тэгээ надаас бас 2 3 удаа асуужсэн заяа. Чи хараа тий бэлгийн зөв хүн юм биш үстэй. Чи трансгендер юм уу гэдэг нэг бас ойлголтгүй ямар ч тийм юугүй асуужсан. Тэгэл мэдээж би жоохон биш юм чинь тэгэл үгүй эсвэл юу яриад байгаа ингээл өнгөрөөдөг гэсэн. Тэгээд мэддэг мөртлөөл бас хүлээж авах процесс нь амар хэцүү юм шиг юм шиг байгаамаа. Аюу хэцүү нэг хэсэг бол яг сонсчод бол бүр аюу хэцүү байсан. Ээж нь хоол мол идэхгүй тэгэл дотроо шаналлал гэсэн мөртлөө аваа ойлгох гэж тэгэл. Тэгээ нэг юм нь болохоор би ингээд яг отч би 24 төдөө тэгээд яг гэл хаяа найз хөтөө гарах үе байна. Тэр алган дээр яг үед ингээд өмнө болохоор ингээд зүгээр за ингээд найз хөтөө гарчаад ирлээ гэхэд одоо болохоор ээж бас давхар нэг тийм айцтай. За хинтээ уулзчвал яачвал тэ юу болчихвол гэх амар жоохон дотроо айцтай л юм шиг үлээ. Тэгээ би бол ээжд хэлсэн. Та ингээд надад итгээрэй. Би ингээд босод ингээд хүмүүс шиг ингээд амар ингээд уучраа мэдхгүй тэгэж ингэж яадаггүй. Тэг бол ингэж уулзаал ингээд тэг унтж хитээд ингэж явдаггүй. Би бол амар тийм ер нь л жоохон үнж талтай хүн. Тэгээ дээрээс нь яг тийм өөртөө бүр амар сайн надад таалагдсан тийм хүнтэй л би яг тиймэрхүү харилцаанаа гэхээс бол би ингээд шууд харчаал ингээд тийм болоод бол байхгүй гэсэн. Тэрэн дээр бол яг итгээд за би чамд итгэе яа гэх. Тэгээд ер нь гайгүй ч гэсэн цаанаа яг ээж хүн болсон ханилаас хүн хүүхдээ санаа зовж л байгаа. Тийм. За тэгээд айгу эрчимтэй коммодис юм шүү. Тийм би ч одоо яг нөхөө оройхон ороо ширүүхэн дээр гэдэг шиг тий. Одоо би чинь одоо жил ингээл болж байгаа шахгүй ингээд орж ирээд тэгэнгүүт л ингээл бусад нэг айгу олон жил болсон хүмүүсийн хажууд би ингээд амар их ингээд тийм үйлдэлүүдийг айгу доор нь хурдан хугацаанд ингээд хийцэн. Гэрхэндээ найзуудаа ингээд иргэн тойрны хүмүүстэй хэлээд тэгээд яг энийг л амар хүсэж исэн юм шиг айгу олон жил байсан тий. Тэгмээд өөрийгөө олонготой ерөөсөө цаа би ингээд танаар ингээд намайг ойлгох хэрэгтэй ойлгохгүй л ингээд яг зүгээр би бодохгүй гэдэг ч юм уу тий. Тэгээд өөрийн чинь яг ирээдүйн одоо мөрөөдөл ч юм уу тийм юм юу байгаа вэ? Ойрын зорилго ч юм уу? Ойрын зорилго. Би бол нөгөө нэг амар би ингээд амар баяжин ч юм уу би ингээд амар лаг тийм алтартай хүн болно. Яг тийм бол надад бол яг зорилго бол байдаггүй. Яг тодорхой хэмжээнд бол хувьдаа тийм карьердаа ч юм уу өрөөндөө ч юм уу одоо амжилттай байх юмсан гэсэн баг зэрэг бол хүсэл мөрөөдөл байдаг. Тэгэхдээ одоогоор л яг миний бодож байгаа зүйл бол би магистраа гадаадд сурах тийм бодолтой байгаа. Тэрэндээ яг ойртоо яг шавхамдаж ерөөсөй бэлдэхгүй байгаа. Ерөөхдөө шалгалт өгдөг штэ, айлсан шалгалт өгдөг. Тэрэндээ ерөөхдөө бэлдэхгүй байгаа. Гэтэ ерөөхдөө л ойрын хугацаанд жил нэлийн дараа ч юм уу нь л явна гэсэн бодолтой байгаа. Гэтэ ингээд өмнө чинь ингээд нөгөө нэг яг нөгөө ингээд Монголын LGBT хүрээлэлд орж ирээд багтаа л ерөөхдөө цаастаа бошуугаал явах юм те. Энэ газар надад амьдрал өггүй гэж боддог байсан бол одоо энэ бас ингээд LGBT хүмүүс хатундаа ороод амьдраад ингээд авахд бол надад бол бас тийм ч бас муухай санагдахгүй, тийм ч бас тийм дарамт шахалт тийм ч бас хаач гайгүй. Монголд бас айгүй бас
бас ингээ бодохоор Монголд бас амьдарч болохоор юм шиг гэж бодоод байгаа зүйлийг. Тийм өмнө нь зүгээр амьдралаа тэр одоо өвлийн төвшөрсөн сайхан орчинд нь очиж амьдрий гэж боддог байлаа шүү. Тэгээд хиддээ гэрлийн ч юм уу хүнтэй суун муу гэж бодож байна. Харин тэр тэгээд айгуу юу төлөвтэй бол яг нүг төлөвлөгч нь бол гэж шүү дээ. Одоо би ингээд одоо 33 таатай яг сонгоно гэдэг. Тэгээд тэр чинь болохоор яг нүг тэр хүн нь одоо ингээд байх юм бол тий хүний зөрчил асуудал гэдэг чинь аюу хэцүү шүү дээ. Ингээд амар ингээд оргилж гэж явж байгаа бол баг жилийн дараа ч юм уу тийж гэрлэлчих. Одоо тийм одоо тэрийг бол аюу таавар шүү. Тэгээд гол нь тэр гэрлэх яг зөв хүн яг надад яг одоо хамгийн гол нь тэр хүн л одоо ингээд байх нь аюу чухал байхгүй. Тэр хүн одоо гарч ирж иж би одоо гэрлэх ч юм уу те яах их талаар бодох ч юм одоо бол яг тийм байхгүй болохоор. Гэтэ ерөнхийдөө бол нэг 30 гараал хүнтэй сундаад гэж боддог. Их одоо хүмүүс болохоор яг нэг хүнтэй суухгүй ч юм уу те гэж боддог. Би бол яг амар гоё суун гэж боддог шүү дээ. Тийм хүмүүс ч эсвэл ингээл одоо LGBT гэж явж агаад эцээц тэгэл нөгөө эсрэг хүйсийн хүнтэйгэл сууштай эн чинь амьдралын зам өөр хаа холдтыг гэж ярьдэн шүү дээ. Бид нар чи яг л адилхан хүмүүс болохоор бас л тийм хүний амьдралны тохиох тэр зүйлийг бас аюу гоё мэдэрмээр байгаа байхгүй тий. Гоё хөрмиж үзмээр юм. Тийм тэг гоё гибэлтэй байж үзмээр юм. Хайртай хүнтэйгээ өглөө зүгсэрээ. Тий. Хоол хийжтэй. Ханы мөн зөв амар гоё маяг хийлгээс гаш. Би ер нь хормыг аюу гоёор төсөлдөг дотроо. Аюу гоёор төсөлдөг. Энд аюу гоё кино үзээд гоё хормын хэсэг байх юм бол дотроо дандаа би одоо ингээд юм хормыг чил би яах вэ бол адилхан залуу шигүүрээд байсан багтаа ч юм уу тий. Яг тэгж боддог. Тэгээд би бас ерөөхдөө ингээд одоо нэг юм маань айгу гайгүй бас авчиж бас нэг үе батад гайгүй болцсон. Намаагаас хорим хийх үед бас айгу бүрл гайгүй болохоо гэж боддیں۔ Тэгээд би бас тэр үед бас хэр олон хүн хэлсэн байх нь уу. Тэгээд нэг ч бас тийм амар нууцлалтай ч биш ерөнхийдөө бас нийгэмдээ одоо ингээд залуучууд ингэж гоё хөргөж болтой юм байна ч юм уу те. Эсвэл бол ийм залуус бас ингэж гоё байж болтой юм гэсэн бас тийм мессеж ер нь хүргэе гэж өгөх боддог. Тийм ямар гоё юм бэ. Хормаараа ер нь бол айгуу гоё л байж боддог шүү дээ. Амар тийм гоё нэхлэх цаахан цэцгсэн донд те. Айгуу гоё. Тийм яг хаашаа тусны хүмүүс өөрчлөсөн. Тэгээд айгуу гоё хийгээж дотроо боддог. За тий хормоор хаашаа мөн тэгээ ерөөхдөө ямар хуу залуучууд татагддаг вэ? Нэг тий одоо ихтэй тэр л хүмүүс чинь ингэж байдаг шүү дээ. За миний тайп бол тэ одоо нэг юм том нүдтэй тийм хамартай тиймэрхүү залуу дуртай гэл тэ. Гэхдээ ингээл яг ингээд хараад ахаар яг тайп гэдэг юм амар сонир ингээд тайп байсан хүндээ бас татагдах амар магадaltaй байдаг. Тэнгөө зүгээр ингээд тэр хүн яг ямар хүн бэ те яг юу намайгтаад ингээд амар сонир байдаг. Тэгтээ яг би яг ингээд ер нь бол би чинь жоохон өндөр хүн байхгүй. Өөрийгөө бол өндөр гэж боддог. Тэнгүүд яг миний ингээд бас нэг яг шалгуур нь би жоохон өндөр хүнтэй байх амар таардаг ч юм уу те ингээд болдог. Тэгээд бас нэг хийх юм бол ижил төрлийн одоо ойролцоо бас гэх юм уу хид аах биш хид дүү биш бас хид одоо нэг ядаггүй. Тийм тэгээд надад бол тэр хүний мэдрэмж амар чухал тий. Тэгээд би савьяас дуу нэг дуртай. Тэгээд биш нөгөө өөрөө амар сайн дуулж гэсэн отлаа караоке дуу чийжтэй. Тэгээд яг амар бүжиглж ингэж амар чадахгүй ч гэсэн ингээд хурган ингээд бүжиглжтэй. Тэгээд би сагсаа ингээд бас тоглолцдог. Спортуудыг ер нь бүгдийг оролцдог. Тэгээд тийм болохоор би ингээд яг тийм юмд авьяастай тийм юм бас аягүй дуртай. Тэгээд ингээд юмд аягүй авьяастай. Тэгмүүд би ингээд бас бодтой ингээд игээд болох ингээд одоо найзлаа ч юм уу хүртөө ингээд яах юм бол тэг яагаад л зөвхөн ингэж одоо ингээд лууж идэл ингэж гоё байх шиг өөр ингээд зүйлүүдээр амар гоё цаг мөчүүдийг хамт өнгөрөх тэг
Одоо хамт ингээд сакс тоглох, хөлбөмбөг тоглох, ширээний теннис тоглох гэтэл амар тийм хоёулаа тийм авьяас том ах юм бол амар гоё гэж боддог шүү дээ. Би мэдээ өрсөлтөй л цааш хадаа ачсан одоо би аач ингээл тий. Ямар дотроо л ирэхэд эхэлсэн юм шиг тийм нэгэнтэй. Харин бүр нэг тийм төсөл хон тэгээ бүр өдөр шөнөгүй л ирэх чинь да. За тэгээд харилцаа ярьж эхэлснээр одоо тэр бэлгийн цөөн стрейт вэ нүү, гей вэ нүү, одоо ээл вэ нүү нэг хамаагүй л гэж хүмүүс одоо ойлгосоо гэж хүсдэг шүү дээ. Тэнгууд чиний хувьд одоо бас яг хосын харилцаанд юу илүү чухал вэ? За нөгөө нэг тим яриад шүү дээ. Нөгөө нэг хамгийн сайн зөвлөгч нөгөө нэг хосуудын ингээд нөгөө амар асуудалтай ингээд уйлж ирээл найз нь гэдэг те нөгөө зөвлөдөг найз нөгөө амар ганц би. Тэгээ найз нь байгаль зөвлөдөг те яг тэр шиг би яг өөр их тийм хүн байхгүй юу нөгөө ингээд амар их ингээд хүмүүс ингээд багаас нь нахтал ингээд найзууд ингээд үргээл тэр намайг тэгээ гомдоодсан гэж ингээд яах вэ миний найз бас гэдэг айгүй олон тийм нөгөөний туршлагууд одоо тийм хосууд ялцаа ингээл тэр хүн тийм байна гэдэг юм гэсэн өөрөө амар тийм туршлагатай болсон болохоос яг өөрөө нөгөө нэг relationship талдаа яг болоход амар туршлагагүй өдөө ер нь өргөж аваагүй практик туршлагагүй юм биш үү? Практик туршлагагүй олон мэдлэг сайтай. Тэгээд ер нь онлайн мэдлэгээсээ бидэнтэй хуваалцаач. Тэг яг нөгөө хүнтэй ирэхэд яах юм бол нөгөө нэг хүмүүс чинь айгу нэг талаас айгу хөтөлдөг шүү дээ. Би бол яг нөгөө хоёр би найл амир ойлгох хүсдэг. Тэгээд нэгдүгээрт бол жоохон нөгөө нэг юуны харьцаа. Миний хувьд болохоор гей хүмүүс юу ирэхэл арай жоохон өөр юм санагдаад идэв. Яг гей хүмүүс яг яаж хөтөө өрөх үү? Эсвэл яг яагаад хөтөө өрөх чинь яагаад гей болсон ч юм уу тийм айгу нөгөө нэг гей байна гэдэг чинь өөр эрэгтэй хүн дурлахын бас нэг дурлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо нөгөө нэг бид нар чинь бас янз бүрэл хүмүүс байгаа тийм. Нөгөө үргэлжлэлийн төвшин дээр ингээд яангууд зарим нь ингээд хит ингээд одоо эрэгтэй хүн шиг тийм үү тийм айгуу тийм эмхтэйл шин чанар гэж гаргаад чимний араас бүхстэй чийл намайг ингэж хайрлах хэвээр гэл тийм яг тийм байр суурь дээр байгаад ирэхэд нөгөө залууд айгуу хэцүү. Тэгээ өөрөө ч бас тийм мэдрэмж ингээд хүнээр хайрлуулаад бас нэг эрэгтэй хүнээр хайрлуулж байгаа шиг мэдрэмж авмаар байдаг. Тэгмүүд яг тэр нь бас ингээд айгуу жоохон дутагдаад байдаг юм шиг харагдав. Надад айгуу олон асуудыг харахаар. Тэгэхээр яг ингээд гей хосууд байх юм бол яг харилцсан би бидний амар сайн ойлгож харилцаж тий зөвхөн би гэхгүй яг би ингээд нэг хэцүү байх юм бол нөгөөд нь яг айгуу халамжлалтай яг ингээд амар төвшөд толгоор болдог тий. Тийм л байгаас гэж би ойлгосдог яг хосуудыг бол. Тэгээ нэг өөрийнхөө туршлагаас ярьж байгаа болохоор яг нэг ээдлэхтэй яг ямар байдгийг нь бол сайн мэдгүй яг хосуудыг бол харж лээсэн л да. Гэтэ өөрийнхөө туршлагаас үзэхэд бол гей хосуудыг бол тэгж боддог. Тийм айгүйх олон яг ингээд таньж өгдөг хүмүүсээс ингээд харахад бол одоо ингээд нэг нь ингээд би араас нь гүгээр нөгөөдх нь ингээд тэггүй яг гоё харилцсан яг болсон хайр авсан бол яг харилцсан би миний яг гоё тэр хүний хайраар харилцвал тэр харилцаа айгүй гоё болох гэж боддог. За ерөнхийдөө өөрийнхөө түүхийг нээлттэй хуваалцсан маш их баярлалаа. Тэгэд миний асуугаагүй ч юм уу хэлье гэж хүсчихсэн зүйлээ бидэнтэй хуваалцаач. За ингээд хэсэг хугацаанд ч гэсэн би яг өөрийнхөө доторх үзэл бодлыг ингээд хуваалцлаа. Тэгээд одоо ингэ сонсож байгаа та хүн бол одоо ер нь бол энэ харуулгын дээр айгүй үнцэнтэй. Тэгээд дээрэс нь айгүй та бол цорын ганц гэж би болон хэлмээр байна. Тэгээд та энийг сонсож байгаа бол өөрөөсөө бити хичээрээ, өөрөөсөө бити одоо ийм байна гэдгээсээ бити санаа зовоорой. Тэгээд та ингээд нуугдаад ингээд ах шаардлагагүй юм тий. Би бол ингээд нуугдаж хангалттай бол явлаа. Ил гарснараа ерөөдөө таны сэтгэл санаа болон бүх зүйл чинь ингээд айгүй гоё зэгцтэй гоё болдгоо. Тэгэхээр та ингээд бити ингээд нуугдаад ингээд өөрөөсөө болоод хичээ бити дүүрс гэж амьдраасай тий.
гэж хэлж байгаа хүмүүстэй. Өөрөөрөө бахархаарай гэж хэлмээр байна. За баяртай дараагийн подкастаар уулзцгаая. Баярлалаа. LGBT төв хүн бүрт хүний эрх, шударгаас нэр төр. Та яг одоо Mongolian Queer podcast-ийг сонсож байна.